засагт хамтрах тухай яриа, засгаа унгаачлал ардсан нам орох тухай яриа одоогоор тийм зүйл, эргэцсэн зүйл одоо байхгүй, ардсан нам дотор бүрч байхгүй. Ер нь бол мэдээж энэ шийдвэрийг гаргах эрхөхийн байгууллагын төлөөллийн төв байгууллаганд байдаг. Би бол өөрийнхөө байр суурийг маш тодорхой илэрхийлж байгаа. Ардсан нам хамтарсан засагт орох нь зохисгүй. Яагаад гэвэл ард түмний сонголтоор энэ чинь олон зөвхөн парламент үүсчихсэн. Ард түмний сонголтыг парламентын сонгуулийн өмнө өрсөлдөж олон зүйл ярьж явснаас сонгуулийн маргааш олон цонх болчоод ард түмний сонголтыг засварлаад хамтраад суух. Тэр тусмаа нэгэн зүүнний гэдэг нам, нэг нь барууны гэдэг хоёр нам яаж нийлж хамтарч боловсруулж урагшаа харж алхах юм бэ? Энэ бол зарчмын бус асуудлаа гэдэг байр суурь удаа дараа бас илэрхийлж ирсэн нэг талаар. Нөгөө талаар парламентын намын дарга нь улсын хурлын дарга байх нь зохимжгүй гэдэг олон улсын жишгийг бид нэвтрүүлэхэд зүйтэй гэж байгаа бол жишээ нь яг энэний дээр над хамтарсан засгийн асуудал гарч ирж байна. Ардчилсан намд улсын хурлын даргыг үхийн гинэ гэдэг шуум зөндөө явдаг. Гэтэл яг энийгээр тодорхой ардчилсан намын дарга хамтраад ардчилсан намын даргын хувьд улсын хурлын дарга ямарваа нэгэн асуудал яригдах нь энэ зүй зохистой зүйл биш ээ гэж бид нэр маш тодорхой наад асуултанд хариулт өгж байгаа л хэрэг. Тийм зүйл байхгүй. Жишээ нь ардчилсан намын даргын хувьд ийм байр суурьтай байна гэдэг харин наад асуултанд чинь тодорхой зарчмын хариулт өгж байгаа юм явдал шүү.